Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлага нэгдсэн системийн өргөдөл гомдлын дэд системтэй ажиллах зааврыг энэхүү видеогоор хүргэх болно. Системд хандаж байгаа эрхийн түвшингоос хамаарч өргөдөл гомдлын үндсэнцэс маань бүртгэл, хайлт, надад ирсэн, өргөдлийн хяналт, их үүсэр гэсэн 5 дэдсээр өөр харагдана. За жишээлбэл байгууллагын өргөдөл гомдлын ажилтнанд маань энэхүү 5 дэдс маань харагдаад байгууллагын даргад болохоор хайлт, надад ирсэн, мөн нэгжийн даргад хайлт, надад ирсэн гэсэн дэдсүүд маань харагддаг. Мэргэжилтэн гэсэн эрхтэй албан агчид болохоор өргөдөл гомдол гэсэн үндсэнцэс маань харагдаад надад ирсэн хэсэг рүүгээ шууд ордог гэсэн үг. За байгууллагын дарга болохоор өөрийн байгууллагын хэмжээний өргөдөл гомдлыг хайлт хэсгээс шүүж хайх боломжтойгоор байгаа. За надад ирсэн хэсгээс болохоор шинээр ирсэн өргөдөл гомдлыг өөрийн байгууллагын шийдвэрлэх албан агч руу шилжүүлэх боломжтой. Нэгжийн дарганы хувьд хайлт хэсгээс болохоор өөрийн бүртгэлтэй нэгжийн хэмжээний өргөдөл гомдлыг хайх. За надад ирсэн хэсгээс болохоор өөрийн нэгжийн хэмжээний албан агч, нэгжийнхээ албан агч нарт тухайн өргөдөл гомдлыг шилжүүлэх боломжтой байгаа. За байгууллагын өргөдөл гомдлын ажилтан маань болохоор бүртгэл, хайлт, надад ирсэн, өргөдлийн хяналт, их үүсэр гэсэн дэдсүүдтэй ажиллана. За бүртгэл хэсэгт болохоор байгууллагад ирсэн бичгээр болон утсаар цаасаар ирсэн өргөдөл гомдлыг бүртгүүлжүүлж оруулах байгаа. За хайлт хэсэг нь мөн байгууллагын өргөдөл гомдлыг огнооны шүүлтээр хайх боломжтой. За надад ирсэн дэс нь болохоор тухайн өргөдөл гомдлын ажилтнанд яг өөрт нь цогдож ирсэн өөрт хамааралтай өргөдөл гомдлууд энэ хүчигсалтанд орно. За өргөдөл гомдлын хяналт хэсэгт болохоор бүртгэлийн хэсгээс болон их усөрөөс орж ирсэн бүртгэгдсэн өргөдөл гомдлууд маань энэ хүчигсалтанд орно. За бүртгэгдсэн өргөдөл гомдлыг шилжүүлсэн тохиолдолд шилжүүлсэн өргөдөл гомдол, за буцаасан бол буцаасан, хугацаа төгсөн бол хугацаа төгсөнтэйгээ ороод тухайн өргөдөл гомдлынхаа төлөвөөс хамаарат энэхүү үзүүлэлтүүдэд маань хуваарлагдаад ордог гэсэн үг. За их усөр хэсэг нь болохоор иргэд олонттой харилцах төвөөр өргөдөл гомдлоо хүлээн авдаг байгууллагууд маань ERP систем нэвтэрсэн болвол ERP системээр дамжуулан 11 төвөөр ирж байгаа өргөдөл гомдлыг их усүр дээр оруулах боломжтой болсон гэсэн үг. За ингийн тулд 11 төвийн системийн админаас ERP системээр хүлээн авах нэвтрэх нэр болон нууц үгийг авсан байх шаардлагатай. За нэвтрэх нэр нууц үгээрээ нэвтрэж орсон тохиолдолд их усүрс маань ингэж харагдана. За 11 төвөөс салгах гэсэн товч итгэвчин. За мөн 11 төвөөр орж ирж байгаа өргөдөл гомдлууд маань чагсаалт байдлаар орж ирсэн харагдана. Их усүрээр орж ирсэн өргөдөл гомдлын чагсаалтаас тухайн өргөдөл гомдлыг бүртгэхдээ өргөдөл гомдол дээрээ дараад заавал бүглэгдэх ёстой талбаруудыг бүглэх ёстой байгаа. Тухайн өргөдөл илгээгч маань иргэн нөө эсвэл дээд байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэн нөөгээд төрлийг нь сонгож өгнө. За мөн энэ видео бичлэг байгаа учраас утсаар ирсэн гээд утсаар гэсэн хэлбэрийг нь сонгоно. За чиглэл нь болохоор ямар чиглэл өргөдөл гомдлынхаа агуулга аудиотод танилцсныхаа дараагаар ямар чиглэлийн өргөдөл гомдол вэ гэдгээс шалтгаалan чиглэлийг сонгосон чиглэлээс хамааран салбар мөн ангиллан давхар сонгогдож байгаа. За хинт хандсан буюу байгууллагын даргад бол байгууллагын даргад гэж өгөөд энэ маань заавал бүлэгдэх талбар биш учраас бүлэхгүй гэж болон бүртгэх боломжтой байгаа. За магадгүй энэ өргөдөл гомдол манай байгууллагад огт хамааралгүй өргөдөл гомдол гэж үзвэл энэ өргөдөл гомдлыг цэцлэг хуульдлаар 11 төвөөс орж ирж байгаа учраас буцаах боломжтой. Цэцлээд буцаах боломжтой гэсэн үг. За ингэж их усрээс бүртгэгдсэн өргөдөл гомдлууд маань өргөдлийн хяналт сэсний шинээр ирсэн өргөдөл гомдлын чагсаалтанд орж ирдэг. За магадгүй бүртгэл сэснээс бүртгэгдсэн болвол бүртгэгдсэн өргөдөл гомдлын чагсаалтанд орж ирдэг байгаа. За шинээр ирсэн өргөдөл гомдлын чагсаалтаас тухайн өргөдөл гомдлыг сонгон ороход мөн мэдээллийг нь засварлах, хугацааг нь сунгах, эсвэл
руу хамааралтай өөрөө шийдэх боломжтой байх юм бол байгууллагын үр хэмжээний ажлын шийдвэрлэлд хааж болно. Мөн үр хэмжээг хэвлэж болно. За үйлдэлийг нь хийнэ товчоор хийнэ. За шилжүүлэх товчоор байгууллага хооронд болон байгууллага дотроо гэсэн хоёр сонголтоор шилжүүлэх боломжтой. Байгууллага хооронд шилжүүлэх болвол тухайн өөрийн байгууллагад харьяалалд байдаг харьяа байгууллагууд маань чагсаалтаар орж ирдэг. За байгууллага дотроо бол шилжүүлэх албан тушаалтны алтан тушаалыг нь сонгоод албан тушаалаас хамааран тухайн албаагч маань орж ирж байгаа. За эргэн танилцах бол чек хийгээд удирдлагын заалтыг нь урлагийн амлыг зохиосоор шийдвэрлэнэ гээд шилжүүлэх боломжтой байгаа. За ингээд шилжүүлсэн болвол бүртгэгчнэр ирсэн урлагийн амлын чагсаалтаас шилжүүлсэн урлагийн амлын чагсаалт руу тухайн урлагийн амл маань шилжиж ордог. За мөн шилжүүлсэний дараагаар албаагч тухайн урлагийн амлыг шийдвэрлэлээ гэхэд шийдвэрлсэн урлагийн амлын чагсаалт руу орно. За шийдвэрлсэн урлагийн амлыг байгууллагын урлагийн амлын ажилтан маань хариу хянах шаардлагатай ингэснээр их усрээр орж ирсэн урлагийн амлын хариу маань 11 төгрөгөөр буцаад системээрээ дамжигдаад явж байгаа. За бас нэг хэлбэр нь болохоор магадгүй байгууллагад шууд хандсан утсаар ирж байгаа болон бичгээр өргөдөл бичиж ирсэн цаасаар ирсэн урлагийн амлыг бүртгэхдээ бүртгэлцснээ урлагийн амлал бүртгэлцснээс бүртгэх боломжтой. Ингийн тулд бүртгэлц рүүгээ ороод шинээр бүртгэх товчийг дарж шаардлагатай мөн талбаруудыг бөглөөд хадгалах товч дарснаар энэ маань мөн байгууллагын урлагийн амлын хяналтын цэс рүү буюу бүртгэгдсэн урлагийн амлын чагсаалт руу орно. За алгэгчийн төрөл нь мөн иргэн байх уу, байгууллага уу, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн үү гэдгээс шалтгаалаад алгэгчийн төрлийг сонгосны дараагаар энэ урлагийн амлал маань за яг ямар чиглэлийн урлагийн амлалын талархал, санал, хүсэлт, эсвэл гомдлоо, эсвэл мэдээлэл гэдгээс шалтгаалan урлагийн амлалын төрлийг сонгож өгч байгаа. За мөн бүртгэгдсэн хэлбэр буюу утсаар мэдгдсэн урлагийн амлал, амаар хэлсэн нь эсвэл бичгээр буюу цаасаар гаргасан урлагийн амлал гэдгээс шалтгаалan бүртгэгдсэн хэлбэрээ сонгож өгнө. Мөн ямар чиглэлийн урлагийн амлал түүнээс хамаарат салбар ангиллал харуулж өгөөд за агуулга хэсэгт нь болохоор тухайн урлагийн амлалын ерөнхий агуулгыг нь бичиж өгнө. Мөн хавсралт файлаар хэрэг цаасаар гаргасан урлагийн амлал ах юм бол тухайн урлагийг сканердж оруулаад тэрийг нь файлаар хавсарган оруулах боломжтой байгаа. За регистрийн дугаараар хаях гэдэг нь болохоор тухайн албан агч регистрийн дугаар овог нэрийг тэр талбаруудыг бөглөж өгнө. Магадгүй өмнө нь манай байгууллагад урлагийн амлал гаргаж ирсэн албаагч байвал регистрийн дугаарыг нь шалгахад дараах талбарууд нь шууд автоматар бүрдэгдэж орж байгаа. За эндээс ингээ хадгалах товч шаардлагатай талбаруудыг бөглөн хадгалагч товч дарснаар тухайн бүртгэгдсэн урлагийн амлууд маань урлагийн хяналтсны бүртгэгдсэн урлагийн амлалын чагсаалтанд орж ирнэ. Бүртгэгдсэн урлагийн амлалын чагсаалтаас тухайн урлагийн амлалтайгаа танилцсан шилжүүлэх албан агчийг нь байгууллага хооронд болон байгууллага дотроо шилжүүлэх боломжтой байгаа. Бүртгэлцсэнд маань ерөнхийдөө эндээс бүртгэгдсэн бүх урлагийн амлууд маань чагсаалтаар харагдана. Мөн эндээс төлөвийг нь давхар харах боломжтой. Төлөвийг нь мөн харах боломжтой байгаа.